Манай гэрээ сонсогчдоо Cocktail and Crime podcast-ийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Yay! За энэ удаагийн дугаараараа манай Доко коктейлээ хийгээд гэмт хэрэгээ ярихаар бэлдсэн байна. Уламжлалт ёсороо дугаар эхлэхээс өмнө сануулга хэлье. Манай подкаст нь болсон гэмт хэргийн тухай детальчилж ярих учир зүрх судасны өвчтөй болон жирэмсэн эхчүүдийг битгий сонсоорой гэж зөвлөдөг байгаа шүү. Бас насан туршийн хүүхдүүд сонсож болохгүй. За ингээд дугаартаа шууд оръё доо. Манай Доко энэ удаагийн коктейлээрээ бас маш сонирхолтой коктейл хийсэн байна. Миний дуртай коктейлний өөр нэгэн хувилбарыг хийсэн байх шиг байна тий. Аха тэгсэн. Урднаас хоёлаа хийжсэн те. Whiskey sour. Энэ удаа би вискиний хооронд водка хийгээд водка sour гэдэг коктейл болгож хийж үзлээ. Тэгээд амтан ч ихсээ хайтайхан юм байна. Жохон гашуун юм дуртай хүмүүст таалагдах гэж бодож байна. Тэгээд орцонд нь болохоор цагаан эрх, лимоны шүүс, тэгээ simple syrup нөгөө хоёлаа уран зөндөө ярьжсэн те. Сахар уусмал. Тэгээд Angostura bitters дээр нь байгаа энэ хөөсийг болохоор нөгөө өндөгний цагаанаар хийдэг гэж бас хэлжсэн те. Тэгээд бүх орцоо эхлээд коктейл сэксрэгчэндээ хийгээд мөсгүүгээр хит сэксрэх юм байна л да. Тэгэхээр энэ нөгөө өндөгний цагаан нь айгуу гой хөөсөрч өгд юм байна. Дараа нь мөсөө хийгээд өшөө жохон сэксэрж агаад шүүгээд мөстэй бэлтгэж тавьсан аяган дээрээ хийгээд уух нэ. Их гоё алт юм байна. Таад маань гэртээ туршиж үзээрэй. Тэгээрээ өндөгний цагаан хийчихэр угаасаа яг ингээд архин амир тохиод юу хэмдэ баланслагдаад амир зөөлхөн болчдөг болохоор манайхан бас сонирхоод үзээрэй. Гайхчихж магадгүй өндөг хийгээд ихтэй амттай болдсон шүү. За тэгээд хэрэгтэй оръё доо. Юуны тухай ярих гэж байгаа л би одоо тэгээ сүүлдээ бүр асуухаач ойлцсон. Доког ярьж эхлэхээс өмнө одоо ганц боддог юм даа намайг битэл алтхнуудаас айл гэж бодох юм да. За алтхнах үгүйг одоо бас сонсож байгаад мэдчихтэй толмоо. За тэгээ шууд хэрэгтэй оръё. За тэгээ. За энэ хэргийн талаар бол ярих хүсэлт зөндөө ирж исэн. Тэгээ тэрний дагуу өнөөдөр ярихаар шийдээд сууж байна. Энэ хэрэг нь болохоор Emma Walker гэдэг охинд тохиолдсон хэрэг байгаа. Emma маань 2000 оны 3 сарын 20-нд Америк нэгдсэн улсын Теннесси мужид Knoxville гэдэг хотод төрж өссөн. Аав Марк, ээж Jill, эрэгтэй дүү Evan-ийн хамт амьдардаг. Жирийн ажилчин ангийн гэр бүлд тийм 50 сайхан амьдардаг байсан. Эмаг болохоор таньдаг хүмүүс нь болон одоо найзууд нь түүний тухай ярихдаа ухаалаг, сэргэлэн, их тусч, амьдралын идэвхтэй, том өрөөдөлтэй. Тэгээ тэрнийхээ төлөө бас маш их хичээдэг охин байсан гэж ярьдаг. Ахлах сургуулийнхаа cheerleader буюу одоо Америк кинон дээр гардаг штэ. Ахлах сургууль болгон Америк хөл бөмбөгийн тим багтай. Тэгээ тэр багийн дагаад одоо хөгжөөнд дэмжигч бүжигч охтуудын бас баг байдаг. Тэгээ тэр нөгөө хөл бөмбөгийн баг магтанд тоглодог залуус хөгжөөнд дэмжигч охтууд нь ерөөнд сургуультай жоохон тимтэй нэртэй popular ер нь бүх хүүхдүүд таньдаг нэг тийм нэр хүндтэй энэ төр байдаг штэ киноноос харахад ч тэр жинхэнэ амьдрал дээр ч тэр яг л тийм охин байсан юм бэлээ. Ахлах сургуулийнхаа тэр хөгжөөнд дэмжигч охтын багт байдаг. Маш онц сурдаг байсан болохоор сургуулийнхаа хүндэт сурагч хүртэл болж исэн. Их сургуульд орохоор нэг бол няраа хүүхдийн сувилагч, нэг бол малын эмч болно гэсэн зорилготой байсан. Эмма 9-р ангид буюу дөнгөж анх ахлах сургуулаа эхлээд сургуулийнхаа хөгжөөнд дэмжигчдийн багт 9-р ангийнхнаас ганцаархнаа орж чадсан юм байна л та. Багийн бусад гишүүд нь болохоор бүгдээрээ 11, 12 дугаар ангийн хүүхдүүд байсан болохоор хүүхдүүдийн ер нь анхаарлыг татаж чадсан. Нилийн одоо сургуультай танигдсан охин байсан юм байлээ. Тэгээ тэр жилдээ тэр хөл бөмбөгийн багийнхаа бас нэг жоохон сургуультай нэр хүндтэй Riley Gall гэдэг нэртэй өөрөөс нь 2 ангиар буюу одоо 2 насаар ах хүүхэдтэй холбогдож эхэлсэн. Тухайн үед болохоор Emma өөрөө 14 настай, Riley болохоор 16 настай байсан юм байна. Тэр хоёр бие биедээ маш хурдан дасаж, таталцаж байсан хэдий ч Riley найз охинтой байсан. Гэхдээ тэр хоёр танилцаад нэг удалгүй Riley Emma-тай үерхэхийн тулд найз охиноосоо салсан. За тэгээд тэр хоёрын үерхэл сургууль даяараа мэддэг. Одоо хинч харсан маш хөөрхөн тохирсон яг л нөгөө түрүүний хэлсэн шигтэй кинон дэр гардаг шиг л тийм хөөрхөн 10 жилийн хоёр хосууд байж л тэ. Одоо энтхийн 10 жилийн хүүхдүүд бас хоорондоо үерхэхээрээ одоо Монголд үерхдгээс жоохон арай жоохон
задгаан цаашийн гэхдээ одоо арай олны нүдний өмнө уягдаг штэ одоо нэгнийхээ гэрээр ордог гардаг хоёр талын ээж аауд нь маш сайн таньдаг болчихсон. Тэгэл тэрний адилаар энэ хоёр бас те би биенийхаараа байнга орж гардаг ээж аавын бүгдийг таньдаг тийм харилцаатай байсан. Яг уу ерөнхийдөө бол энэ хоёрын харилцаа анхнаасаа нэг тийм бага сага асуудалтай маргаантай байсан бол энэ байдгал нормал зүйл гэж ямаа боддог байсан болохоор болж जैन тэ бүтчихин гэж бодоод ингээ яваад байдаг гэсэн гэж байна. Эндхийн ахлах сургуульд болохоор 11, 12 дугаар ангийнханд зориулаад prom буюу бүжгийн үдшилэг болдог штеп. Тэгсэн чинь тухайн жилд Riley нөгөө 11 дугаар ангийн хүүхдтэйсэн болохоор pромд явах хэрэгтэй байсан. Тэгээ тэр pромд бас одоо найзалж байгаа ч юм уу дуртай хүнээ дагуулж авдаг штеп. Тэгээ ууг нь одоо Riley Emma-тай үер хичээж Emma-г дагуулж авах байтал X-гээ дагуулж явчихсан. Тайлбар нь болохоор X-тэйгээ үер хичээх хугацаанд энэ жил би чамайг заавал pромд дагуулж явна гэж амласан байсан учраас би амлалтаа биелүүлнэ гэж дагуулж явсан ба. Харин дараа жил би чамайг заавал дагуулж явна гэж Emma-д амласан. Энэ үйлдэл нь болохоор Emma-гийн аав ээжд нь ерөөсөө таалагдаагүй. Инээс болж ер нь баг багаар ээж аав хоёр нь Riley дургу болж эхэлсэн юм байлээ. Охиныгоо ер нь ямар хүүхэдтэй нийлчвэ гэд жоохон харц салхаа болоод ойроос нэлийн ажиглаж эхэлсэн гэсэн. Тэгээ тэр хоёр жилийн турш салж нийлээд одоо иргэсээр байсан. Энэ хугацаанд болохоор Riley шөнө Emma-гийн өрөөнд нууцаар цонхоор орж ирээд байсан болохоор Emma-гийн аав ээж хоёр нь дургуцаад Riley-г зөвхөн өдрийн цагаар ээж аавынх нь аль нэг нь гэртээ байгаа цагт л гэрт нь ирж болно гэсэн зөвшөөрлөхөөс гадна одоо гэртээ хамгаалтын камер зоогоод хэрвээ одоо ахиж шөнийн цагаар нууцаар гэрт нь орж хонох юм бол арга хэмжээ авъя шүү гэж хатуу анхааруулдаг. Тэгээд угаасаа энэ 2 жилийн турш юу ис болох уу? Санд мууд нь угаасаа айгүй хэрүүлтэй байсан. Тэгээд ээж аав хоёр нь бол энэ мэтчил ер нь айгүйх одоо охиныгоо маш сайн хамгаалж байсан. Тэгэд энэний нэг жишээ нь бол ээж нь Emma-гийн утсыг үе үе шалгадаг байсан гэж байгаа. Тэгээ энэ хоёр хоорондоо ямар мессеж бичиж гин, ер нь тэ харилцаа нь юу болж гин гэж их одоо мессежийг шалгадаг байсан. Ээж нь утсыг нь шалгадаг болсон болохоор Emma ер нь бол мессеж айгу устгадаг байсан юм байгаа. Тэгээд энэ хоёр хоорондоо Snapchat-аар харилцдаг болсон. Snapchat угаасаа одоо өсвөр насныхны дунд маш түгээмэл болсон шүү дээ. Тэгээ Snapchat-ийн одоо нэг юм нь болохоор мессеж явуулчаад тэр нь унсны дараа шууд устгагдчихдаг штэ. Тийм болохоор ээж нь одоо энэ хоёрын жоохон токсик байгаа харилцааг нь одоо хүртэлтэй 2 жилийн хугацаанд олж харж чадаагүй нэг шалтгаан нь энэсэн байгаа. За тэгээ нэг удаа шалгахт нь Snapchat дээр нь устгагдаагүй хэдэн мессеж байсан. Тэгсэн чинь ер нь бол маш муухай тийм хорон хөхтэй мессежүүд Riley явуулдаг болохыг ээж нь олж мэддэг. Тэрэн дээр нь тэгсэн чинь ингэсэн баа. Би чамайг үзий ядж гин. Би чиний бүх юмыг үзий ядж гин. Чи миний мэдэх хамгийн том гээ гэсэн байхгүй одоо гээ гэрэлтэн мухаа гэдэг штэ. Тэгснээ нэг мессежин дээрээ чи миний хувьд үхсэн. Би чиний нас орсон тухай бичгийг шалгах болно. Тэгснээ FU гэсэн байхгүй юу? Нас барсан тухай бичиг гэдэг нь одоо нөгөө сонин дээр нас орсон хүмүүсийн нэрсийн чагсаалт гардаг штэ. Тэрийг би шалгаж явах болно. Тэ чиний нэр байх нүггүй юу гэдгийг шалгаж явах болно гэсэн үг байхгүй яг муухай. Тэгэж амар одоо үгээр доромжилсноо удалгүй бараг тэр дороо шахуу баахан уучлал ирсэн мессеж. Emma намайг уучлаарай би чамд үгээр илэрхийлэх аргагүй хайртай гэх мэт ингээд юм дээшээ доошоо солиотой. Энэ мессежүүдийг уншичаад ээж нь Emma-гаас асуудаг. Та хоёрын харилцаа дандаа ийм байд юм уу те? Энэ эрүүл харилцаа биш байна гэд Riley тэр хоёрын хоорондоо ярих мессеж бичих эрхийг нь багасгаж хасаад ор тас одоо хасаагүй ч гэсэндээ ер нь уцыг нь цаг зааж ашиглах зөвшөөрөл өгдөг болсон. Тэсээ эдэж Riley Emma-д өөрийнхөө хуучин iPod-ыг өгөөд тэр нь болохоор нөгөө Wi-Fi орсон тохиолдолд хоёулаа мессежээр харилцах боломжтой. Тэгээ тэр хоёр нууцаар харилцаар байсан. 2016 онд болохоор Riley ахлах сургуулаа төгсөөд их сургуульд орж завгүй болоод тэр хоёрын уулзах нь овоо багассан. Урд нь бол одоо маш ойрхон байсан учраас өдөрт хэд удаа уулздаг байсан бол одоо Riley-гийн их сургууль нь Emma-гийн гэрээс 30 минутын зайтай газар байдаг болсон. Тэгээ дээрэс нь одоо нөгөө шинэхэн оюутан учраас ер нь хичээл ихтэй. Тэгээ 7 хоногт 1-2 удаа л уулзах завтай болцгоос юм байна. Хэсэгтэй л Emma-гийн аав ээж нь тэ овоо санаа намраад байж исэн чинь гэрийнхэн камерт нь бичигдсэн нэг үйл явдал болсон гэсэн. Яг юу болсон гэдг нь тодорхойгүй. Гэхдээ тэрнээс болж аав ээж хоёр нь амар уурлаад Riley-г гэрт нь ирэхийг бүр мөсөн хориглосон.
2016 оны 10 сарын 30-нд Эммагийн ээж нь цагдаагаас дуудлага хүлээж авсан. Насан туршаагүй хүүхэд чинь 12 өнгөрчөөд хахад гадаа явж гинэ гэсэн дуудлага байсан. Аав ээжтэй болохоор найзындаа хонлоо гэж хэлээд найзындаа очичоод буцаж гараад Райлитэй машинд нь уулзаад сууж исэн юм билээ. Тэгсэн чинь тэр хавийнх нь хүн нь манай гадаа ингээд танихгүй машин ирээд зогсоод байна. Энэ айгу тийм сэжиг бүхий машин байна гэж хэлээд дуудлага өгсөн. Тэгээд баригдчихсан юм билээ энэ хоёр. Энээс болж Эмма гэрээ хорионд ордог. Ажилдаа явах, сургуульдаа явахаас бусдаар гэрээсээ хаашааж гарч болохгүй. Дээрээс нь утсаа маш бага ашиглах хэрэгтэй болсон. Энэ удаагийн шийтгэл нь Эммад ер нь нэлийн хүнд цохилт болсон. Их ч бодож амжсан юм шиг байгаа. Аав ээжийнх нь зөв гэдгийг ухаарад Райлигаас салахаар шийдсэн гэдгээ найзуудтай ярьж эхэлсэн баг. Гэхдээ шууд бас салчих болохгүй. Баг-багаар одоо өөрөөсөө холдуулна гэж төлөвлөсөн. Хэсэг хугацаанд Эмма буцаад хуучны ад жаргалтай одоо хүүхэн тийм нормал охин болж айс занж гэсэн өөрчлөгдөд урд нь Райлитай үерхдэг байхдаа өрөөндөө буугээд өрөөнөөсөө ч гардггүй хоолоо гэрийнхэнтэйгээ ч иддэггүй өрөөндөө л иддэг ч юм уу те гэрийнхэнтэйгээ ерөөсөө юм ярихаа болоод өрөөндөө л байж идэг болчихсон байсан бол одоо ингээд буцаад хөөх нөгөө жоохных шигэ гэрийнхэнтэйгээ илүү цаг өнгөрөөгөөд орой олоо өдрийн хоолоо гэрийнхэнтэйгээ сууж иддэг болоод тэгээ хамт зурагт үздэг болоод ингээд инээж ханаадаг болж эхэлсэн гэж аа. За тэгээд 2016 оны 11 сарын 13-нд Эмма Райлигаас салъя гэдгийг хэлсэн. Гэрийн хорионд байх надад амар хэцүү байна тий хаашаач гарч болохгүй байна. Одоо ингээд нэлээд хэсэг хугацаа өнгөрлөө. Би одоо энэ бүхнээс залхаж чинь чамаас ч ихсэн ингээд салах хэрэгтэй юм байна гэд салъя гэдгийг хэлдэг. Тэгээ Райли бол угаасаа ойлгомжтой энэ шийдвэрийг нь маш одоо хэцүү ер нь бол амар хэцүү хүлээж авсан. Ерөөсөө огт хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээ салах юм бол бас өөрийгөө ална гэж сүрдүүлж исэн. Тэгээд амиа хорлно гэд байхаар нь Эмма бүх юмнасаа Райлиг блок хийчихсэн. Энэ явдлаас хойш 5 өдрийн дараа Эммагийн нөгөө хөгжин дэмждэг баг нь ялаад тэгээд тэдний найзуудаараа бөөндөө нэгнийдээ хоны гэж ээж аваасаа гуйсан чинь ойр дугаасаа айгуу тийм томоотой байгаа. Яг хэлснээр нь айгуу сайн байгаад байгаа юм болохлээр охиндоо итгээд тэр хоёр зөвшөөрдөг. Тэр өдрөө найзындаа бүгдээрээ бужигналтаад ижсэн чинь шөнийн 11 цаг 40 минутын үед танихгүй дугаараас амар сонин мессежүүд ирж эхэлсэн. Тэрэн дээр болохоор 11:50 гэхэд байгаа газрынхаа машин зам дээр ганцаараа гарч ир. Тэгэхгүй бол надад хайртай хүн чинь байна. Ганцаараа гарч ирэхгүй бол энэнд чинь ямар нэг юм тохиолдсон шүү гэсэн утгатай тийм мессежүүд ирж эхэлсэн. Тэрэнд нь мэдээж Эмма итгээгүй. Чи Райлигийн найз гэдгийг чинь би мэдчихээн. Райли ингэж бич гэж хэлсэн үү чамд? Би чамд блок хийлээ гэсэн чинь яг үнэхээр нэг муухай юм л та. Гэтэ үнэхээр юм мангардуу те нэг жоохон хүүхэд битсэн гэдэг нь өөр тэр текстнээс нөгөөс мэдэгдэж байгаа юм л та. Тэгсэн чинь ингэсэн байгаа. Блог хийлээ, цагтаа дуудлаа гэдгсэн чинь чи түүнийг залхахаар уцаа аваарай гэж зөвлөе. Түүнийг гэдэг нь одоо Райли гэж байна. Тэгвэл бид түүнийг өвтөхөөс өмнө хин нэгэн рүү залгах эрх олгож байна. 4 минут үлдчихлээ. Цагдаа дуутах юм бол тэр үхэн чиний сонголт. Бид нар түүнд чам руу залгах сүүлийн боломжийг өгч байна гэснэ. Тэр түүний гэрийн хажууханд байгаа гэж аахгүй. Тэр нь болохоор тэр гэдэг нь Райли, түүний гэдэг нь одоо энэ Эммагийн гэрт нь хонж байгаа найзынх нь хаус заяа. Тэгсэн чинь Райли танаа одоо найзын чинь гэрийнх нь хажууханд байгаа. Яаж ингэж гинт хин нэгний амийг үл хайхарч чадчихна. Чи түүн дээр очиж шалгасан дээр хаа. Эсвэл чамд хамаагүй юм чинь тэндэн тгийг твтүүлээд орхи. Бид түүнийг тэнд ухаангүй орхисон. Энэ удаа чамд анхааруулад өнгөрөөе. Бид буцаж ирэх болно. Энтэрхсэн мессеж байгаа байхгүй юу? Одоо нэгдүгээрт одоо яг Эммагаас юу гойролчтэй чи тэхгүй бол ингэн тэгнэ гэсэн юм байхгүй шүү дээ. Одоо хэрэг үнэхээр олцолцсон бол мөнгөч нэгсэнгүү яасан ч гоо тэнгүүдээ одоо Эммагийн байгаа газрыг яаж мэдээ та. Ер нь л жоохон хөнгөн бодоод хийцэн юм уу да гэж би бодсон. За энэ яг тэгээд Эмма нэг эрэгтэй найзаагаа дагуулад нөгөө хэлсэн газар нь очиж харсан чинь Райли толгоогоо барьчихсан. Юу болоод байгаа хаана байгаагаа мэдэхгүй байгаа хүн шиг жүжиглээд ингэ суужсэн гинэ. Тэгэхээр Эмма угаасаа шууд ойлгоод амар уурлаад уйлсан гэж аахгүй юу. Явахыг хүсээд эндээс яв гэд. Тэгээд явахгүй нөгөөтг нь бүр ингэ жүжиглээ суугаадсан гинэ. Тэгэхээр нь буцаж ороод тэр хаусанд дэсэн бүх
хүүхдүүдийг дуудаж гаргаж ирээд Райли гадаа ирчээд байна. Тэгээд юусоо явахгүй байна. Хүн тулгаалагдсан болж жүжиглээд тахын хөөх гэж байгаа л санаа нэм шиг байгаа. Тэгээ бүгдийнгийн дуудаад тэгээ бүгдээрээ гарч ирсэн боловч Райли жүжиглсээр л байсан гэсэн. Тэгээ явахгүй. Тэгэхээр Эма аргаа хараад Райлигийн найз руу мессеж ичээд энэ найзгаа ирж аваад надаас хол байлгаа, намайг уучлаарай. Гэхдээ тэр хар тамхи хэрэгэлсэн юм шиг байна. Бас түн сэтгцэн юм хэрэгтэй юм шиг байна. Би өөр юу хийж чадхаа үнэхээр мэдэхгүй байна гэсэн мессеж бичээд үлдээсэн гэж байгаа. Тэгээд бас нэг тэнийг юм нь яасан гэсэн чинь Райли өөрөө Нова гэдэг нэртэй найз руугаа залгаад би ингээд хүмүүс тулгаалагдаад ийм болчихлоо, энд байна, намайг ирээд аваач гэж залхсан мөртлөөсөө нөгөө Нова нь машиндаа суугаад очих хооронд нь Райли өөрөө машинаа бариад тэдний гэрт нүрээд ирсэн маа. Тэг яг энэ тухайга одоо найз Новадаа ч нүдээ хүмүүст юу гэж тайлбарсныг бол мэдэхгүй байна. Гэхдээ манай гэрт төрөд ирсэн байсан гэж Нова өөрөө дараа нь сүлд ярьсан байсан. Сүлд цагтаа сэргийлэх болоод тэг байх юм болоход Райли энэ тухайга болохоор би юу санахгүй байна. Эма руу залгаж тусламж хүсээч л гэж гуйж яснаас санаж байна. Тэрнээсээш би хүмүүс тулгаалагдсан гэсэн маань үнэн. Бусдыг нь бол би санахгүй байна гэж мэдүүлсэн боловч цагдаа нар маш амархан үннийг мэдсэн. Яасан гэсэн чинь Phoner гэдэг нэртэй аппликейшнийг ашиглаад тэр өдрөө $10 одоо ярих, мессеж бичих, хуурамч дугаар аваад бичсэн байсан нь нотлогдсон. Тэрийг авчаад бас тэнэг үйлдэл хийсэн. Туршиж үзхийн тулд Нова гэдэг найз руугаа эхлээ шалгаад мессежсэн ба. Намайг хин гэдгийг мэдэж гинүү гэд мессеж ütсэн чинь угаасаа нөгөө танихгүй дугаараас мессеж ирж байгаа болохоор Нова нь мэдэхгүй байна гэж хариулсан гинэ. Тэгээд таг болцсон. Тэгээ тавьширсан юм шиг байгаа. Одоо за миний энэ дугаар үнэхээр ажиллаж байгаа юм байна гэж утсан уу яасан. Эма руу мессеж чиж эхэлсэн баг. Энэ олгоныг яаж мэдсэн бэ гэхээр цагдаа нар тэр нөгөө Phoner гэдэг аппликейшнийг бүтээсэн компани руу өргөдөл гаргаад тэр дугаарын бүх хийсэн одоо үйлдэлүүдийг шалгахад одоо хийсэн юмнууд нэг нэгэнгүү гараад ирсэн. Хаашаа ямар мессеж ицсэн, хэдэн цагийн үед хаашаа залгасан бүх юм гараад ирсэн. Тэгээд тэд нэр энэ тухай олж мэдсэн бэлээ. За тэгээд тэр шөндөө Эма тэр найзындаа бөөнөрөө хончоод өглөө 7 цаг 30 минутын үед Хейли гэдэг нэртэй гэрийнх нь хажуугын хаусанд амьдардаг найзтайгаа гэрлүүгээ явхаар хоёлаа нэг машинаар хамт явсан. Тэгэд Хейли яг гэрийнх нь гадаа буулгаж явахдаа тэр хоёр гэрийнхээ оролцоо нэг хав хар хувцастай нүрээ нуусан хүн явж байгааг хараад хоёлоо мэдээж айсан. Хейли болохоор тэрийг хараад шууд Райли байна гэж таньсан баг. Тэгтээ хоорондоо Эма тэр хоёр хоорондоо ярилцаагүй юм шиг байгаа. Хейли шууд буугаад гэртээ орсныхан дараа Райли руу мессеж ицсэн. Чи манай гэрээ хажуугаар юу хийж явж байгаа юм бэ гэд бичсэн чинь Райли юу вэ би сургууль дээрээ штэ наад би бишээ би одоо бурхны нэрийг барьж амлая гэж хэлсэн ба. Тэгсэн чинь Хейли бас айгүй сэргэлэн Райли Эмагийн ирэхдээ нууцаар ирэхдээ машина хаана тавьчаад Эмагийнх руу алхахдаг гэдгийг мэддэг болохоор тэр газрыг шалгасан чинь Райлигийн машин нь байсан. Тэгээ шалгаад явж байгаа хооронд нь одоо тэр хар хувцастай хүн нь Эмагийн хаалгыг бүр амар балбсан байгаа хгүй юу. Эма тухайн үед амар айгаад ягаад ч юм мэдэхгүй бас л одоо хайртай мэртэй юм болохоор ч тэр юм мэдэхгүй хамгийн түрүүнд Райли руу залгаад намайг авраач би айгаад байна манай хаалган дээр ийм хүн ирээд тогшоод байна гэд дуутсан ба. Тэгсэн чинь тэр хооронд Райли буцаж машин дээрээ очиод энэ үед Хейлитэй зүрсэн байгаа хгүй юу. Би бинийг харалгүйгээр буцаж Райли машин дээрээ очиод хувцас солиод машинаа унаад Эмагийн гадаа ирээд тэгээд одоо нэг авралын бурхан юм шиг жүжиглээд тэгээ байжсэн чинь Эмагийн ээж нь хүрээд ирдэг. Ууг нь бол тэр өглөө Эма ээжийнхээ ажилдаг сургууль дээр очиод ээжтэй сайн дурын ажил хийхэд нь туслах хэрэгтэй байсан юм байна л та. Тэгсэн чинь эрх ёстой цагаас ирэхгүй удаад тахаар нээж нь санаан зовоод өөрийн биеэр ирсэн чинь гадаа нь нөгөө Райлигийнх нь машин нь охин нь Райлитай уулзсан гэрийнхэн гадаа зогсож идэв. Тэгээ мэдээж ээж нь Райлиг харч шууд хөөж явуулаад юу болсон тухай охинтойгоо ярилцдаг. Ээж нь болохоор нөгөө найзындаа хонсон айлын ээж автай нь аль үжи холбогдоод одоо урчин юу болсон тухай Райли яасан тухай аль үжи сонссон байсан. Тэгээд Эма сая дээрээс нь одоо юм хар хувцастай хүн байсан гэсэн гээд хэлээд тэгээд ер нь ингээд жоохон сонь юм тохиолдоод байгаа учраас анх удаа эдний гэрийнхэн одоо тохиолын системийг асааж тэр шөндөө хонсон байдаг. Маргааш өглөө нь Эма 12-аас ажилдаа яваад 5 гээд гэртээ ирсэн. Тэгээ явхад нь болохоор ээж нь машины нараас нь дагаж явж хүргэж өгөөд эрэхт нь болохоор аав нь машинаараа дагаж явж бас гэртээ авчирсан ба.
Райли болохоор энэ өдөр буцаж уулна одоо коллеж руугаа явах хэрэгтэй байсан бол яваагүй Knoxville-тэй одоо найз нөгөө Новагинд байж агаад шөнө 11 цагийн үед маргааш гэхэд нэг эссе бичиж өгөх хэрэгтэй болохоор явж хичээлээ хийлээгээд коллеж руугаа явсан. Очичоод хамт байдаг найзынхаа утсыг гуйж аваад Эматай холбоо тогтоохыг оролцсон боловч одоо Эма олигтой хариу өгөөгүй. Райлигийн цагдаад мэдүүлэг өгж байгаа бичлэгэн дээр болохоор тэгж хэлж илээ. Би түнд ямар их хайртайгаа хэлээд эргээд нийлхийг гуйсан. Гэхдээ тэр надад хичнээн хайртай ч гэсэн эргэж нийлэх хүсэлгүй байна гэж хэлсэн гэж хэлж илээ. Миний ойлгосноор бол ингэсэн байгаа хгүй юу. Шүн очоод тэр хүүхдийн утсыг гуйж аваад Ама руу залгасан чинь Ама одоо гиндээд ч гэдэм үү ягаад ч юм уцаа авцсан байгаа. Тэгээд ярихдаа одоо энийгээ хэлээ те би чамд хайртай ойлоо буцаад нийлээ гэсэн чинь Ама үгүй одоо би чамд хичнээн хайртай ч гэсэн нийлэхгүй гэж хэлээд тасалсан юм шиг байна. Тэгээд тэр доор нь ардаас нь нийтдээ хэдхэн минутын дотор 11 текст мессеж 40 удаа залгаад 13 удаагийн voicemail буюу одоо дуучууд үлдээсэн гэж байна. Бүр солиотой. Тэгээд 12 цаг 6 минут гэхэд залгаж мессеж бичгээ болоод 12 цаг 30 гэхэд Райли буцаад Knoxville руу явсан. Knoxville руу явж явах замдаа найз Новага гараад ирээ гэд асуусан чинь маргааш өглөө нэрт хичээлтэй болохоор би чадахгүй гэд. Тэгсэн чинь өөдөөс нь амар сони юм асуусан. Тэрний юу гэсэн чинь чи тэгвэл буунаас хурууныхээ яаж арилгадгийг мэдхүү гэж асуусан бодог. Тэг мэдээж Нова юу яриад байгаа юм бэ мэдхгүй гэд ингээд гайхаад өнгөрсөн ба. Тэгээд энэ хоёр уулзаагүй. Тэр шөндөө шөнийн 3 цагт Ямагийн хаусны ойролцоо 2 удаа буун дуу гарсан. Аав нь буун дуугаар сэрээд амар ойрхон сонсогдсон болохоор нь одоо санаан зовоод гэрийнхнийгээ шалгахад хоёр хүүхэд нь зүгээр унтж байгаа харагдахаар нь тайвшраад буцаад унтаад өгсөн. Өглөө аав нь маш их ажилтай байдаг учраас 4 цагийн үед сэрээд ажилдаа явчихсан. Ээж нь болохоор 5 гэж сэрээд өөрөө бэлэн болоод тэг ажилдаа явахаар бэлэн болоод хоёр хүүхдийнхаа өдрийн хоолыг хийчээд Эма өглөө 6:30 гээд намайг сэрээгээрээ би өсөө угаан шүү гэж хэлсний санаад Эмаг сэрэх гээд өрөөнд нь ороод дуудаадсан ч юусээс хэрдгүй. Тэгээ юусээс сэрэхгүй дуудаад сэрэхгүй ахаар нь очиод хүнжлийн сүгсэн чинь маш аимшигтай одоо ямар ч их хүний харах ёсгүй тийм дүр зураглал байсан. Биеийн хөрөөд цав цагаан болоод тэгээд уруулан ингээ хөхөрчихсөн байдалтай хөшчихсөн олцсон. Тэгээ нөхөр нь харамсалтай нь ажилдаа явсан байсан болохоор Эмагийн дүү болох Эвнийг дуудаад Эвн судсыг нь шалгасан чинь мэдээж хитрхи оройтцсан байсан. Тэгээд ээж нь 911-т дуудлага өгсөн. Цагдаа нар хэргийн газрыг шалгахад Эмагийн өрөө рүү хоёр өөр талаас нэг удаа бууцсан нүх олдсон бөгөөд гадаа зүлгэн дээрээс нь хонгоо олдсон. Эмагийн орн болохоор ингээ хананда наалтчихсан тийм байрлалтай унтдаг байсан юм байна л да. Тэгсэн чинь нэг бууны сум нь болохоор яг орных нь хажуу талаас нь орж ирээд чихнийх нь дээхэн талд оноод тэр нь шууд амьд нь хүрсэн байсан. Нөгөөх нь болохоор нөгөө талаас нь орных нь толгой талаас нь буутсан байсан. Тэр нь болохоор ханын нэвт цоолоод орны толгойг нь цоолоод Эмад хүрлгүүгээр дэрэнд нь сум зогссон байсан. Тэр одоо байшингийн гадна талаас 200 удаа буудаад хүн алчиж ийн гэхээр одоо тэр гэрийг маш сайн ялангуяа Эмагийн өрөөг маш сайн мэддэг хүн энэ хэрийг хийсэн гэдэг нь ойлгомжтой. Тэгээ мэдээж бүгдээрээ хэн хийсэн хэрэг болохыг угаасаа гадралж исэн. Эмагийн үхлийн тухай сургууль даяар нь маш хурдан тарж Райли хүртэл одоо өөрөө Twitter дээрээ Эмагийн зургаар солиод гашуудлын одоо жиргэнүүдийг постолж исэн. Яг уу энэ үед бол Эмаг бүгд нас орсон гэдгийг мэдчихсэн болохоос биш, буудуулж нас орсон гэдгийг цагдаа нараас өөрхөн мэдж байгаагүй. Райли болохоор одоо хизээ юу гэж хэлснийг мэдэхгүй ч гэсэн ямар ч хэлсэн өвөөгийнхээ бууг хулгайлсан тухайга найз Алекс гэдэг залуудаа хэлсэн байсан юм билээ. Эмаг нас орсон өдөр Райли Алекст өвөөгийнхээ бууг буцааж өгсөн гэж хэлсэн гэсэн. Тэгээ Райли угаасаа маш их гашуудж Эмаг амьд ахад ч гэсэн амиа орлох тухай ярьж исэн штэ. Тийм болохоор одоо бүр ингээд нас орсон болохоор энийг дааж гарч чадахгүй бараг амиа хорлчих үедээ гэж найзууд нь санаа зовоод цагдаа нарт түүний өвөөгийнх нь буу Райлид байж магадгүй гэдгийг хэлчихдэг. Тэгээд хэрэг болсон өдөр Райли мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэгт болохоор одоо өөрийнхөө тэр хэд хоногийн өмнө хүмүүст олзлогдсон тухайга
бас хар хувцастай хүн Эммаг айлгсан тухай, бас яагаад өвөөгийнхөө бууг хулгайлсан тухай ярих шаардлагатай болсон. Өвөөгийнхөө бууг яагаад хулгайлсан тухай асуухад нь юу яриад байгаа юм бэ? Би энэ тухай юусоо мэдэхгүй. Надад буу байхгүй гэж гүрийсэн. Тэгээд урч хүн нь яг юу хийсэн, хаагуур хинтээ юу хийжсэн тухай асуухад Эмматай найзынхаа утсаар холбоо барих гэж үтсэн боловч Эмма эргэж нийлэхгүй гэснээс өөр хариу өгөөгүй. Тэгээд би шаналаад сургуулийнхаа гадаа 4 цаг гаруй машинда Эммагийн зургийг харж уйлж суусан гэж хэлдэг. Тэгэж хэлсэн хэдий ч одоо цагдаа нар Райлиг тэр шөнө Ноксвиллд эргэж ирсэн гэдгийг утасных нь нөгөө нэг цамхагт өгч байгаа тохиолдлын тусламжтайгаар аль үшээ олоод мэдчихсэн байсан болохоор шууд тулгаад чи Ноксвиллд шөнө дунд ирсэн штэ яах гэж ирсэн гэж асуучтээ. Тэгсэн чинь би аав ээжиндээ ирж компьютераасаа сургуулийнхаа имэйлийг оруулсан байсан. Би тэрийг лог аут хийх хэрэгтэй байсан. Тэгэхгүй болохоор одоо сургууль дээр очиод имэйл рүүгээ орох гэхээр ингээд хоёр талд зэрэг орж болтгоо гэж тайлбарласан юм билээ. Тэрийг бол цагдаа нар угаасаа аль хэдийн худлаа ярьж байгаа гэдгийг сонсоод шууд мэдчихсэн. Яа тэр тэдний сургуулийн имэйл нь тийм setup байдгүй. За тэгээд цагдаа дээр мэдүүлэг өгж дуусчаад Райли шүн дунд Алекс руу шууд мессеж бичсэн гарч ирээд тэрэн дээр ерөөхдөө өөрөө ам алдчихтий. Тэрэн дээр юу гэсэн бэ гэхээр Райли Алексыг чи яагаад тэднэрт одоо өвөөгийн бууны талаар хэлчихэж байгаа юм бэ? Одоо тэд нар чинь намайг Эммаг алсан гэж ботчлоо штэ. Би хийгээгүй хэргийнхээ төлөө одоо шоронд явах юм байна л да. Энтэр гэсэн утгатай юм бичсэн. Тэгсэн чинь Алекс болохоор би чамайг амиа хорлцохгүй гэж айсандаа хэлсэн. Чи өвөөдөө буцаагаад бууг өгсөн гэж надад худлаа хэлсэн байсан. Ээж чинь одоо болтол өвөгийн чинь бууг олоогүй гэд хайгаад явж илээ штэ. Тэгээд чи Эммаг буудуулж өгсөн гэх гээд байгаа мó гэд яав энэ үед чинь хинч буудуулж өгсөн гэж мэдээгүй. Тэгсэн чи өөрөө би ингээд энэ буунаас болж хэрэгт орлоо гэсэн чинь Алекс ойлгочих жоохгүй. Тэгэнгүүтээ чи Эммаг буудуулж өгсөн гэх гээд байгаа мó. Чи буудаагүй юм чинь тэр буунаас яагаад тэгтлээ айгаад байгаа юм бэ? Буруутай үгүй гэдэг нь нотлогдсон штэ. Шууд чамайг буруутгахгүй гэх мэт нэг юм иймэрхүү мессежүүд харилцсан байсан. Тэгсэн чи Райли үнэндээ өвөгийн буу одоо хүртэл надад байна. Би энийг устгах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол би хилс хэргээр шоронд явах гээд байна. Чи энийг хайхад надад туслаач гэсэн чинь Алекс зөвшөөрдөг. Алекс ихтэй бас айгүй ухаантай. Нөгөө найз Новатайгаа хоёлаа ярилцаад цагдаад түрүүний тэр ярьсан текст мессежүүдэд үзүүлчихдээ. Тэгсэн чинь цагдаа нар тэр хоёрыг шууд нууц төхөөрөмжүүд зүгээд яваа гэд машинд нь микрофонууд суулгаад өмссөн цамцнуудад нь бас суулгаад Алексийн түлхүүрэн дээр жижиг камер нааж өгөөд явуулдаг. Алекс Нова хоёрт болохоор Райлиг ер нь бууга хайхаас өмнө болж өгвөл маш их мэдээлэл цуглуулах одоо их л яриулах хэрэгтэй. Дээрэс нь бууг яг хайхын өмнө биднэрт мэдэгдээрэй гэсэн үүрэг өгсөний дагуу тэр гурав Алексинд хэсэг юм ярьж суудъя. Нөгөө хоёр найз нь Райлигаас мэдээлэл авахын тулд асуугаал, Эммагийн тухай асуугаал, чи хэр байна, яаж ийж инэ тэрэгэд тэгсэн чинь Райли би буруугүй, хизээч би тийм их хайртай хүнээ хөнөөхгүй. Би хичнээн гашуудмаар байгаа ч гэсэндээ би бараг өөрөө буруутан болж хэлсээр баривчлагдах вэ гэхээс айгаад гашуудаж чадахгүй байна гэж хэлсэн. Тэнгүүтээ 70 жил штэ, 70 жил сун штэ гэж ингээд тэрэн дээр айгүйх акцент өгөөдсөн. Тэгсэн чинь нэг найз нь чи үнэхээр буруугүй юм чи угаасаа наа бууга цагдаа нартыг өгчөөчтэй. Яагаад ингэж байгаа юм бэ гэсэн чинь үгүй энэ буу зүгээр л алга болох ёстой. Ямар ч тайлбаргүй зүгээр л алга болох ёстой гэж хэлсээрээсэн. Райли бууг ээж аваахаа гэрийн бейсментэд хогийн савнд нууцчихсан байсан. Тийм болохоор тэрийг очиж аваад тэр гурав теннисийн гол руу хаяхаар хөдөлсөн. Замдаа гуруулаа хоол идчихэд тэгээ цаашаа бууга хаяхаар нэг газар зогссон. Тэр үед Райли бууг гаргаж ирээд үзүүлсэн чинь Нова шууд цагдаа нарт дохио өгчдөг. Бууг харчлаа гэд. Тэнгүүт нь шууд 2 минутын дотор цагдаа нар ирээд газар дээр нь Райлиг баривчилдаг. За тэгээ Райлигийн шүүх хурал эхлээд хамгийн ихний шүүх хурлаар Райли болон одоо Райлигийн өмгөөлөгч нар нь хэрэгт буруугүй гэсэн байр суурьтай байсан. Өмгөөллийн багийнхан яагаад буруугүй гэж байгаа тайлбар нь бүх хүмүүсийг шоконд оруулсан байдаг. Тэр нь болохоор Райли буутахын үед бол бууцсан. Гэхдээ Эммаг алах зорилго нь байгаагүй. Зүгээр жоохон айлгаад өөрөө бас аврагч баатар нь мэт болох гэж байсан. Бууны сумыг хан нэвтлэнч гэж мэдээгүй. Энэ бол санамсаргүй явдал, санаатай аллага бишээ
гэж маргаад тэгээд санаатаагаар хүн алсан хэрэгт унах юм бол Теннесси мууж насаар нь тойрох ял өгд юм байна л да. Харин санамсаргүйгээр алсан хэрэгт унах юм бол хэдхэн жил суугаад тэгээд нэг баахан одоо төлбөр тооцоо төлөөд тэгээ болчт юм байна л да. Тийм болохоор галзуу X те сэтгцэн нэрүүл биш. Ийм болохоор X-ийн анхаарлыг татах гэж агаад ийм зүйл болчлоо. Тэрнээс биш яг алий гэж алаагүй гэж маргаж исэн юм билээ. Шүүхээр түүнийг санаатаа алсан гэж үздсэн учраас насаар нь хойрох ял оноосон. Райли 70 нас гарч иж батландаалтаар гарах боломжтой одоо эрэхтэй болно. Энэ нас гарна гэсэн үг биш шүү дээ. Зүгээр эрэхтэй болно. Тэгээ яг надад бас гоё санагдсан ч юм уу амар сэтгэл үлдээсэн юм нь Эмаг одоо Knoxville хотынхан болон сургуулийнхан нь маш хүндэтгэлтэйгээр салахаас хийсэн юм бэлээ. Тэгээд ер нь одоо хүртэл бүгдээрээ дурсаж санаж явдаг нь айгүй гоё санагдсан. Тэгээ Эмагийн сургуулийн төгсөлтийн баяр нь болоход хүндэтгэлтэйгээр найзуудынхын дунд хоосон санал дээр нөмрөг малгай энтрийн тавиад тэгээд аав ээжид нь ахлах сургуулийнхын дипломыг нь гардуулсан юм бэлээ. Сургууль нь бас түүний нэр дээр тэтгэлэг бий болгосон. Дээрээс нь бас нөгөө Нера өхтийн сувилагч болох хүсэлтэй байсан гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь Knoxville-ийн нэг Нера эмнэлэгт түүний зурагтай тийм чагнуур энтертэй тийм жаз өлгөөтэй байдаг гэсэн. Бас түүний нэрэмжид Honey Park байгуулснаас гадна түүнийг дурсаж одоо Чернелийн ягаан өнгийн зүрхээр одоо хүртэл Twitter дээр жирэгдэг хүмүүс байдаг. За тэгээд нэг ийм токсик харилцаанаас үүссэн маш харамсалтай хэрэг байна. Үнэхээр хоёрын хоёр сайхан одоо хүүхдүүд ингээд нэг нь амиа алдаад нэг нь насаараа одоо шоронд орогдохоор болчлоо ш тий. Бас үнэхээр харамсалтай. Энэ тэгтээ Riley бас нэг юм сэтгэл зүйн доголдолтой байха. Амар тийм obsessive тийм бүр донцсон юм шиг тий. Тэр их чи нэг тийм OLD гэж байдаг гэж сонсч ийсэн. Тэр нь болохоор одоо obsessive love disorder гэдэг нөгөө хайртай хүнийгээ бүр амар харамлдаг. Яг өөрийгөө ботцсон юм болгоноос ингэж харамлдаг, юм болгонтэй хартдаг, хүн болгонтэй хартдаг. Тэгэл өөрийг нь хаяад явч зүгээр нөгөө хүн нь одоо юу хэмдэ 10 ургаар нь яваагүй одоо ямарваа нэгэн тийм сэжиг бүхий зан гаргаагүй байхад дотроо нөгөө толгоон дотроо бодчихидэг. Энэ ингээ намайг хаяа явчих үе дээ. Энэ надаас салчих үе дээ. Өөр хүнийг болчих үе дээ. Би ингээ ганцаараа үлдчих үе гэдэг. Тэгэж нөгөө нэг бүр амар obsessive бүр ингэж бодож өөрийгөө шаналгаж байдаг хүмүүс байдаг. Угаасаа байдаг ч гэж байдгийн билээ. Тэгээд тэдний нэрлсэн тийм OLD гээд юу онш гэх юм уу та. Энэ Riley яг тийм байсан юм шиг санагдлаа. Тэгэл салыг ихтэн салахгүй тий ямар амар токсик юм бэ. Харин тийм. Тэгээ харамсалтай нь бит хоёрт ч гэсэн иймэрхүү мессежүүд болон одоо комментүүд үе үе харагдаж байгаа байдэн штэ. Одоо би хэдэн нэгэн цагт одоо найзлуухан гарт амиа алдах бах уу гэдэг юм. Тэрийгэ бүр ингээм амар casualтэй юу ч болоогүй юм шиг ингээ биччихсэн ч юм уу. Одоо эсвэл манай хүн маш хартай одоо яахаа мэдэхгүй байна мэн гэсэн тийм мессежүүд маш хийрдэг. Харамсалтай нь бит хоёр нөгөө сэтгэл зүйч ч юм уу сэтгэл засалч биш болохоор тэр болгонд тэгээд нэг амар хариу өгöd ахыг хүсдэггүй. Ийм харилцаа бол угаасаа маш их байдаг гэдгийг одоо хүн болгон мэдж байгаа ах тий. Яг өөрт чинь биш юма гэхэд одоо ийм харилцаанд байдаг найзуудаа бас мэддэг бах. Нэг хүнтэй үерхлээгээд найзуудаасаа холбоогоо тасалдаг. Эсвэл одоо амар цаваас ирэглээ хөхтэйсэн бол бүр нэг юм унжижсэн хүн болцсон байдаг тий. Тэгээ нэг жоохон арчаагаа алдахын цаашаа нэг жоохон гундуу болцдог. Иймэрхүү шинж тэмдгүүд байдаг гэж сонсч ирсэн. Одоо toxic харилцаанд байгаа хүмүүсийн хувьд тийм учраас хэрвээ таны одоо таньдаг ойр дотны хүн одоо иймэрхүү шинж тэмдэг илрээд байвал ярилцаж үзвэл ямар вэ? Зөнгөөр нь хайрчдаг те. За энэ ингээ бидраас холбоогоо тасалдчихж байгаа юм чинь бид нэр ингээд яадын ч гэдэг юм уу. Тэгэж хайж агаад одоо найзад нь ямарваа нэг юм халтаалганы цаана болж байх вэ? Одоо найзуудыгаа бас жоох ойроос хүй хай гэд ярьцдаг байвал зүгээр юм л гэж бодлоо. Тэгээд санаа тавьж. Тийм одоо Ямагийн ээж нь уцыг нь тгий шалгадаг байжгаад тэр муухай амир дарамттай мессежүүдийг олж уншаагүй
илүү ингэж ойрхоноос хараагүй байсан болвол бас тусгаарлаагүй байсан болвол яма бүр магадгүй бүр эрт яваад өгөхсэн юм болов. Миний хувьд бол энэ яма ээж аав хоёр нь бол маш сайн ууг нь тэг хэрэндээ л үргээ гүйцэтгсэн гэж бодож байна. Тэг харамсалтай нь үнэхээр харамсалтай. Харамсалтай. Яа бас тэгээд нас нь амар жоохон тий 10 хоёулаа 14-т 4-өөсөө эхэлсэн гэсэн үү? Эмээ 14-т байхдаа үргэлж эхэлсэн гэсэн үү? Тэр чинь бас нэлийн жоохон эрт эхэлсэн юм шиг санагдлаа. Тэг яг тэ одоо нөгөө нэг монголчууд амиагчуудын хоорондынх нь одоо нийгмийн ялгаан тийм энэ ч байгаа хүмүүс чинь бас багасаа үерхэд хүний наануу цаанаг мэдээд сурчдаг. Одоо Монголд ч юм бол тиймэрхүү юм ээж аав нь зөвшөөрдөг шүү дээ. Юу 14-т одоо аягүй бол нөгөө нэг за энд чинь бөксөж арч чадахгүй юу найз залуу найз охин. Тэр шиг. Гэтэ үнэхээр амар харамсалтай юм а. Ямар ёо мэдгүй надад л тэр Райли бас бодохоор амар өрөвдөлтөй санагдлаа. Сэтгэл зүүн одоо юм доголдолтой байхад бас гэр бүлээс нь ч юм уу багш нараас нь одоо ойр дотныхын хүмүүсээс тэрийг нь одоо анзаарч бас анхаарч өөрт нь санал болгож одоо эртхэн шиг одоо тусламж аваад бас өөрийгөө Райли одоо юу болохгүй байгааг мэдээд одоо эмчилгээнд явах ч юм уу эсвэл сэтгэл зүйчтэй уулзах ч юм уу ямар нэгэн арга хэмжээ авсан бол одоо хоёр ийм сайхан хүүхдийн амьдрал бас ингэж дуусахгүй байсан байх гэж би бол хөвдөө бодож сууж илаа. Гэхдээ токсик харилцаа үнэхээр амар шүү. Эртхэн шиг л одоо нэг л би л хөвдөө тэгж боддоо шүү дээ. Нэг л ийм амар токсик юм гараад ирсэн. Тэ нэг л ийм зан гаргасан бол ер нь бол ирээдүйд тэр зангаа дахин гаргах одоо боломжтой. Тэг яг уу тим юм болгон дээр одоо тим найзтай бол хаяад явгээгүй, тим найз залуу найз эмэгтэйтэй бол одоо хаяад явгээгүй. Үнэхээр бас тэр хүнд тодорхой хэмжээний үзүүлэх ёстой тусламжийг нь үзүүлээд мэрэгжлийн хүнтэй яриад тэг сэтгэл зүйн одоо байдлыг нь одоо тогтоогоод ч юм уу тэх юм бол бас юм заавал ингээд муугаар ирэх албагүй гэж хэлмээр байна. Бодож гин хэлэх юм уу бодоод байгаа юм гэдэг. Хэлээд хэлмээр энэ хичээр нөгөө нэг хүнд бас нэг юм буруу одоо юу хиймдээ зөвлөгөө өгч үйдэ гэхээс бас имиж ин. Гэтэ тэгэж бодоол сууж ин. Яг ийм токсик харилцаанаас болоод нөгөө хүн нь хитрхи обсессд байснаас болоод бас айгүй олон хүний амь харамсалтайгаар үрэгдэж байна. Жижигсэн урд нь ярьжсэн те нөгөө Jodi Arias-ийн хэрэг байна. Гэх мэт юу н маш хэрэгүүд байдаг. Тэгээд энэ болох яг энэ удаа нас хамаарахгүй бас энэ жоох хүүхдүүд бас ийм ингэтлээ обсессд болж болдгийм байна гэдгийг бас мэдж авцгаалаа гэж бодож байна. Би л тэгж бодд юм л да. Яг ийм хүмүүс болвол хизээч засардгүй ах гэж би боддог. Одоо юу гэмдэ харилцаанд байгаа одоо нөгөө партнер нь хизээ нэгэн цагт энэ ингээд намайг одоо хартгаа болондоо хизээ нэгэн цагт энэ намайг зодхой болондоо хизээ нэгэн цагт нэг л өдөр энэ хүн намайг ойлгоно гэж ингээд хүлээгээд ах шаардлагагүй гэж би боддог. Гэхдээ эгэнтэй чиний хэлдэг шиг миний л бодол тийм болохоор хэдүүлээ одоо бит хоёроос бас имерхүү юм нэг асуугаад байлгүй мэрэгжлийн хүнд хандвал хамгийн зөв юм болов гэж бодож ин. Тэгээд иймэрхүү мессеж маш ихээр ирдэг болохоор хариу яагаад өгдөггүй байсныг одоо ингээд ойлгож байгаа бах те. Бит хоёр иймэрхүү юм дээр зөвлөгөө өгөх хэмжээний хүмүүс бол биш. Тийм учраас зүгээр яг энэ удаад бит хоёр бодлоо ингээд хальт дурдцгаагаад өнгөрлөө. Иймэрхүү байр суурьтай байцгаадаг байх нь байна. Тэгээд хэрвээ харамсалтайгаар иймэрхүү харилцаанд байгаа бол одоо ямарваа нэг байдлаар токсик харилцаанд байна гэж үзэж байгаа бол магадгүй хамгийн ихний ээлжинд маш амжилттай яваа гэр бүл болцсон тийм найзуудтай ч юм уу те эрүүл харилцаа ямар байдгийг сонсоод үзсэн дээр юм болов. Тэгээд үнэхээр өөрийн чинь харилцаа токсик юм байна гэж үзэх юм бол тэгвэл дараагийн алхам мэрэгжлийн хүнд хандаж үздэм үү? Хоорондоо ярилцаж үздэм үү те юу нь болохгүй нь яах вэ хөө? Тийм шүү дээ. Тэ мэрэгжлийн хүнд хандна гэдэгтээ бас чи очиж үзүүл чи ийм байна чи тийм байна гэхээсээ илүү хамтдаа очиод юу нь болохгүй байна миний юу болохгүй байна чиний юу болохгүй байна гэд ингээд арай илүү ойлголцчихвол бас тэ мэдхгүй магадгүй бүх юм сайхан болох ч юм шүү дээ. Бас ямар нэгэн одоо нааштай зүйл гарах л хэлгүй дээ. Чи мэрэгжлийн хүнээс бас өөрсдийнх нь хараагүй үнцгөөс юмыг тайлбарлаж өгөх чинь бас одоо эрүүл ухаантай хүний бол одоо хараа нэгдэн гэх юм уу та тэгдэж штэ. За бас тийм юм даа гэх нэг хүн боддөө штэ.
тийх бах гэж нээдэж байна. Гэтэ нэрээ шүү одоо мэрэгжлийн хүнтэй одоо хандах цаг ирсэн байхаа манай залуучууд одоо бол өөр болсон байх. Манай ээж аавын үед чинь одоо ингээд сэтгэл зүйчд хандах ч юм уу тийм мэрэгжлийн хүнд хандна гэхээр чи за Монгол хүн хийзээ ингэж ийсэн яа Монгол хүний саруул авах Чингисийн цус мус гэх амар сүртэй юм ярьдэн штэ. Тэр цаг чи одоо өнгөрсөн. Үнэхээр ингээд нийгэм амар хэцүү ах чинь тий ингээд заавал би нэг монгол хүн болохоор сэтгэл санаагаар ундаггүй одоо эмзэг байж болохгүй одоо сэтгэл зүйн өвчин байхгүй гэж бодохгүйгээр үнэхээр өөрт чинь юм уу одоо хайртай хүмүүст чинь ямарваа нэг юм асуудал гараад байгаа бол ичихгүй зовохгүйгээр мэрэгжлийн хүмүүст хандаарэ тий. Тэр ичиж зовдөг цаг өнгөрсөн шүү дээ. Одоо үнэхээр тэгж явж байгаа хүмүүсийг шоолж байгаа бол тэр хүн чинь харин ёстой өөрөө ичиж зовох ёстой шүү. Мэдгүй. Үнэхээр наа чи амар харамсалтай байна. Амар тийм одоо эртхэн шиг мэрэгжилтэнд хандаад бас учир жанцанг нь олчихсан болвол амар тийм урьдчилан сэргийлэх боломжтой хэрэг байсан юм шиг надад санагдчихэв. Үнэхээр бас нэгийг бодогдуулахаар хэрэг ярьж өгсөн дөгөөдөө маш их баярлалаа. Тэгэд манай сонсогчид ч гэсэндээ таалагдсан байх гэж бодож байна. Бас өөрсдөө болон өрөөлийг бас бодоод үзэхэд илүүдэхгүй шүү гэж бас сануулмаар хэрэг ярьлаа гэж миний хувьд бодлоо. Тэгээд энэ болтол сонссон сонсогч хэн байдаг вүлээ? MVP. Энэ бол мартаг шүү. Бараг бичиж тавьж байгаа санууллаа гэсэн. За тэгээ энэ дугаарыг дуустал сонссон сонсогч нартаа маш их баярлалаа. Хэрэгтэй холбоотой мэдээлэл болон зургийг манай Instagram болон Facebook-ээр олж хараарай. Мөн YouTube-ийн comment section-д бас өөрсдийнхөө бодол санаа оног илэрхийлээ хоорондоо ярилцгаая гэж уриалмаар байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Bye.